Ашин оцны тусгай зөвшөөрөлтөө бол жилийн 3-4% хүүтэй зээл өгч чинь. Банкны зөвшөөрөлтөө бол 3% хүүтэй 5% хүүтэй зээл өгч чинь. Тэрийг 20-30% хүүтэй зээлтэй бид нар төлөөд байгаа байхгүй юу? Улс дотор ч гэсэн баян хоолтыг эдгээр зээлийн хүүгээрээ бий болгож байна. Дэлхийд даяар ч гэсэн улсуудыг баян улс ядуу улсыг зээлийн хүүгээрээ бий болгоод байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар тэрийг дотоодын эдийн засгт доолржид орохыг болиулаад дотор талдаа ингэж ханшиг доктортой болгоод тэгээд доллар 340 мөнгө болгоод дотоодын эдийн засгтээс огт долларжилт байхгүй тийм болгоод шинэ мөнгө буюу цахим төгрөг маань яах юм гэхээр түүний хэлдэг доллартай харьцах шин юантай харьцах шин юм болчоод зээлийн үеийн нэг болчоод цахим төгрөг өөрөө хөрөвдөг валют болох юм. Өөрөөр бид юу юм гэхээр оюу толгоон АЦС-ийг худалдаж авах 5 толгоон нүүрсийг худалдаж авахдаа ирээд 3-4-40 мөнгө гэсэн ханшаар доллараа тушаагаад 1 юан 0.5 цахим төгрөг буюу 1 төгрөг 2 юан гэдэг юанаа тушаагаад юм худалдаж авах юм. Айгуу том зарчмын ялгаатай юм.